боловсролд суралцаж буй 2 дугаар төвчний оюутны асуулт байна. Би өнөөдөр та бүхэндээ сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүй болоод үүн дээр нэмээд шинжлэх боловсруулахад нөлөөлөх гол хүчин зүйлсүүдийг дурдах болно. Үүнд маань хамгийн эхлээд сургалтын хөтөлбөрийн арга зүй орж байгаа. Харин үүний дараагаар хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөр орно. Харин 3 дугаарт хамгийн чухал буюу өнөөдрийн манай сэдвийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад нөлөөлөх шинжлэх боловсруулахад гол нөлөөлж байгаа тэр хүчин зүйлүүдийг дурдах болно. Тэгвэл сургалтын хөтөлбөрт маань шинжлэх ухааны талаас ямар арга барил ашигладгийг хэдүүлээ мэдэж авцгаая. Шинжлэх ухааны ухагтхууныг ойлгоход хамгийн үр дүнтэй эргэн тойрондох юм үзэгдлийг нь судлах системтэй арга барил одоо заахыг хэлж байгаамаа. Дараагийн арга бол мэдээлэлтэй ажиллах арга байгаа. Харин мэдээлэлтэй ажиллах арга гэдэг нь суралцагчид мэдээллийн анхдагч ба 2 дахь чиглэлээс авсан аман ба бичвэр мэдээлэл шууд бус мэдээлэл боловсруулалт хийж шинжлэх ухааны үнэн бодит мэдлэг ойлголт болон цуу яриа аль нь болохыг ялган таних шаардлага тулгардаг байна. Мэдээлэлтэй ажиллах 5 арга. Цуглуулах мэдээллийг цэгцтэйгээр цуглуулах, шүү. Хэрэгтэй үнэн мэдээллийг ялгах, анализыг задлан шинжлэх, дүрслэх, бүснэг график дизайнер харуулах, дүгнэлт гаргах, үр дүн тэмдэглэн хадгалах. Мэдээлэл цуглуулах аргаа сонгох, ажиглалт хийх, асуух, ярилцах, туршилт хийх. Мэдээлэл цуглуулах нь төлөвлөлт хийх, ажлын хуудас бэлтгэх, тэмдэглэл хөтлөх, бичлэг хийх. Мэдээлэл боловсруулах, чанарын ба тоо анализ хийх, үр дүнг зураг, бичвэр, хүснэгт диаграм, графикаар илэрхийлж бусдад танилцуулах. Мэдээллийг хэрэглэх, иш татах, жишээ гаргах, мэдээллийг тайлбарлах. Хөтөлбөр шинжилгээ боловсруулахад нөлөөлөх 5 хүчин зүйл. Нийгмийн хэрэгцээ, хүүхдийн хөгжлийн онцлог, багш сургалтын нөөц, боловсролын бодол ба стандарт, судалгааны үнэлгээний дүн багтээ. Асуудал шийдвэрлэх арга. Тэгвэл асуудал шийдвэрлэх аргад маань 4 асуултыг тавьж байгаа юм. Хамгийн эхлээд ямар асуудал гарсан бэ гэдгээс шалтгаална. Үүнд нь асуудал гаргаж анхаарал татсан асуудлыг нь илүү тодруулж оруулж ирэх юм. Харин 2 дугаарт ийм тухайн зүйл тохиолдсон бэ гэдэг асуулт дээр хариулах буюу хорхог илрүүлэхэд болно. Харин 3 дугаарт бид юу хийх ёстой вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа. Үүнд нь болохоор асуудлыг шийдвэрлэх гол үйл ажиллагаа маань орж ирнэ. Хамгийн эцэст нь мэдээж үр дүн буюу үнэлгээ дүгнэлт орж ирнэ. Үүнд нь гол асуудлаа дэвшүүлэн хоорондоо ярилцахыг илэрхийлдэг байна. Чадвар ба суралцагчдын мэдлэгийг практик хийх, дата суралцах, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх чиглэсэн сургалтын үндсэн хэсэг юм. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Бүтээлч оюун ухаан таны ирээдүйн амжилт.